Сайн байна уу хүмүүстээ. За та нарыг багш нь энэ цилиндр хэлбэртэй шилэн аяга. За тэгээд ус хэрэгтэй гэсэн тийм ээ. За багш нь ийм фломастер гэдээсэн ийм зураг зурчлаа. За дахиад бас ийм нүүрний зураг байна. За энэ зургийг ардуур нь гаргахаар хэвээр байгаач. За хэвээр байна. За тэгвэл ус хийгээд үзье. Хэлбэр нь яаж нөхдөдөө? Сунаад өөр хэлбэрт орж байгаа биз? За тэгвэл багш нь одоо ийм хэлбэртэй болгоё. Хараарай. Энэ орох гэж байгаа шүү. Хашаа харсан байна хүмүүстээ. Хараа хөмсг нь хашаа харсан болоо. Харж байна хүмүүстээ сонирн байна уу? За. Энд харуулъя. За энэ тийшээ харцсан хэвээр байгаа. Ус хийгээг байгаа тийм ээ. За агш нь ус хийгээд үзье. За харсан уу? За тэгвэл энэ сум яахыг үзье. Энэ сум яахыг үзье хүмүүстээ. За дээш нь харж байна уу хүмүүстээ. За энд хашаа харсан байна. За одоо та нарын харж байгаагаар бол баруун гар тал руу болон дээшээ сум харсан байна тийм үү? За тэгвэл энэ байрын солихгүй очиод хийхээр хашаа харах хүмүүстээ. Дээшээ харсан бөгөөд зүүн тийш харсан уу? Зүүн гар руу нь харсан уу? Харагч байна уу? За ийм сонирхолтой. Саяын устай шилэн савыг дээрээс нь харж гин гэж бодъё. За энд бидний үзүүлээд байгаа дүрс байна гэж үзье. Тэгвэл бидний нүдэнд аль нь харагдсан бэ гэхээр энэ харагдсан гэсэн үг. За нааш анхаараарай. За тэгэхээр бид нар томорч харагдаад байсан те. Бидэрт яаж харагдсан? Томорч харагдаад байсан. Тэгэхээр энэ савнда хэдий ч нэ ойртуулно томроод холдуулвал яах байсан бэ? Жижигэрч байна. За тэгэнгүүт энэ харандааны үзүүр нь энэ талд гарсан байгааз. За тэгвэл бүгдээрээ цацраг нь яаж явдгийг харъя. Гэрлийн цацраг параллелээр яваад линзийн фокусын цэгийг дайраад ийшээ ингэж яваад төвийг дайрсан цацраг. За фокусын цэгийг дайраад параллел цацраг энэ гурван цэгийн огтлолцол дээр харандааны маань үзүүр гарсан байна. Тэгвэл яг энэнтэй адилхан линзэн дээгүр хугараад байгаа гэсэн үг. За бүгдээрээ линзээ хугарч байгааг нь харуулъя. За тэгэхээр энэ цацраг линзээр ороод гэрэл хугарах хуулиар хугарч байгаа. Хугараад фокусын цэг дайрч байгаа. Нөгөө талд заагч харандаага ингэж солиод үзье. За цацраг маань ингэж л яваад байгаа гэсэн үг. Ийм учраас биднэрт яагаад байгаа юм бэ? Уруу харж харагдаад байгаа гэсэн үг. Уруу харж яаж байгаа юм бэ? Харагдаад байгаа. За энэ 5 шүү. Харж байна уу хүмүүстээ? За гэрлийн цацраг маань линзэн дотор ороод хугардаг. За хугараад биднэрт уруу харсан дүрс үзүүлдэг. За энэ туршилтыг л хийлээ бүгдээрээ. За дараагийн туршилтан дээр гэрлийн дотоод бүрэн ойлтыг судлахын тулд бидэрт лазерын гэрэл литр 500-аас дээш 2 литрийн ч юм уу хуванцар сав ундааны байхад болно. За мөн өөр сонирхож байгаа хүмүүст байвал жижиг линз, том линз одоо томруулдаг шил гэсэн үг. Том одоо 10-15 см-ийн диаметртэй том томруулдаг шил мөн хаалганы дуранд байдаг жижигхэн томруулдаг шил. За эдгээрийг ашиглаад өрөө тасалгаан дотор байгаа хажуугийн байранд байгаа зүйлсийг харж болохоц дуран хийх туршилтандаас оролцож олно. Ойлгосноо хүмүүстээ?
За яг дараагийн хичээлийн үндсэн туршилт бол дотоод бүрийн ойлтын туршил лазерын гэрэл хуванцар савтай ус байхад болно. Нэмэлтээр хүүхдүүд сонирхжээвэл томруулдаг шилнүүдэд цуглуулжвал бид нар дуран хийх туршилт хийж болно шүү. Амжилт хүсье хүүхдүүдээ.